Сайн байцгаана уу? Тоол мэдчилжээ. Ингээд өнөөдрийн дугаараар та бүхэндээ үдшийн бодолтыг санал болгож байна. Ингээд энэхүү бодолт маань муурын нүд хэмэх нэртэй бодолтойгоо ингээд бүгдээрээ бодолтоо эхэлцгээе. За бид бүхэнд юуны төрөнд энэ будаг тараагч буурынхын хэлбэртэй багс маань мөн өөрийн чинь дуртай аль нэгэн дуртай борон байх болно. За ингээд бүгдээрээ бодолтоо эхэлцгээе. За тэгэхээр юуны өмнө баг зэргийн бор сонгож авсан будагаас аваад давхрааныхоо дээгүүр дээд зөвхөндөө тавьж өгнө. Дээд зөвхөндөө баг зэргийн сүдэртүүлж ингэ тавьж өгснээр нүд маань илүү хөнгөр харагдах байгаа. За дараагийнх нь арай бараан борын нүдийг сонгож байна. За ерөнхийд нь тавьсан. Тэн дээрээ баг зэргийн нэмж тавьж өгнө. Урагшаа баг зэрэг ингэж гисэн хамар маань баг зэрэг өндөр харагдана. Тэний хэдий ч нэ бүдгхэн тавин хэдий ч нэ илүү натуралны харагдах болно. За ингээд дараагийн маань алхам бол энэ нүд хүрээлэгч харандаа байна. Энэгүүрээ контур тавьж өгнө. Ингээд машингийн контур тавьж өгнө. За ингээд контур маань бэлэн болчихлоо. За ингээд доотлохоо нүдэнд контур тавьж эхлэе. Контур тавьж эхлэхдээ нүднийхээ дунд хэсгээс эхэлнэ. Дунд хэсэг рүүгээ илүү өргөн тавьж өгнө гэсэн. За хоёр зах руугаа нарийсна. Ингээ баг зэрэг илүү гарсныг бол дараа нь гээл хэлбэрийн хүрээлэгтэй засаад өгнө. За ингээд ерөнхий контур тавьчихлаа. За ингээд дараа нь бид бүхэнд энэхүү нарийн багс хэрэг болно. Ингээд гээл хэлбэрийн лайнераас аваад ерөнхий гаргацсан байгаа хэлбэрээ засч өгнө. Варн дээр аваад
За ингээд нэг нүд маань бэлэн боллоо. Дараагийн нүдийг мөн ижлэхэн зурээ. За хамгийн контр маань сүүл хэсэг бол хамгийн будалтын маань гол хэсэг байгаа. За ингээд бидний маань будал бэлэн боллоо. За дараа нь сормосоо баг зэрэг эргүүлж хиймэл сормос наач өгнө. За тэгэхээр энэ хүү сормосыг наахад бэлтгэлээ. За цавгаас хатсны дараа цавны цагаан илүү гарсан тийм мөн контролоор засаад өгнө. За ингээд сормосоо наацглаа. За контур маань нэлээ хар өргөн учраас ингээ багсаар яриг дараад сормосоо хянсалчлаа. За дараа нь сормосны будгаараа өөрийнхөө сормосыг хиймэл сормостойгоо хамт хөнгөн саман зүг нэгснээр хоёр сормосны хоорондоо нийлж
илүү бодит харагдана. За тэгээд мөн доотлын сармасаа бага зэрэг самнаад өгөх хэрэгтэй. За ингээд Хүмсгөө баг зэрэг самнаад. За ерөнхийдөө нүдний мань бодолд нэлийн бараан учир хүмсэг болон хацраа айлуулах бодохгүйсэн дээр. За ингээд өөрийнхөө хүмсгийг сайтар самнаад өгчий. За хэрэг хүсэх юм бол Кенэмэн арай баг зэрэг бараан энэ хөв барангуур шүтгэлүүлж өгч болно. За ингээд нэгэн бэлэн боллоо. За дараагийн алхам нь бол биеийн өнгөтэй уруулан бодог байна. Ингээд уруулаа. Биеийн өнгөтэй бодгороо бодчих. За ингээд уруулан бэлэн боллоо. За ингээд үдшилтэд явахад бэлэн боллоо. Бодолт маань ингээд өсөй баг зэрэг за ингээд ерөнхийдөө бодолт маань болчихлоо. За энэ зүгт за ингээд хамгийн сүүлийн маань бодолт маань дууссан. Сармасаа наасан уруул маань болсон. За ингээд та бүхэн энэ хүү үчим бодолт буюу муурын мэд маань таалагдсан баг. Ингээд дараагийн дагавар хүртэл баяртай.